уг нь өөр контент хийх гэвчсэн сая тэгээд хөлнөө уурхаа нэг өхөө таараад хөлөө хуулсан юм уу эсвэл чагаар нь боловсон би яг сайн мэдсэнгүү тэгээд хоёр хөлөндөө тарихт болчихсон тэгээд өнөөдөр л гэрээсээ гарч ийн гинэ тэгээд бүр үнэхээр явж чадахгүй байна хаа. Тэгээд зогсож байна. Тэгэхээр за хаашаа өрөх чаа гэж автобусны буудлын орно гинэ. Яг ч гэсэн хичээлдээ явна. Гү чи юм хуурхай хөлтэй заавал хичээл рүү гэдэг явах юм уу гэж. Явна хаа өнөөдөр би заавал ихэл тавина гэдэг чи. Тэгээ заа зүгээр ах нь түшээд ингэж явчих гэсэн чинь. Хоёр суух таягтай хүнийг түшиж явах айгүй асуудалтай юм байна. Тэгэхээр би шууд такси бариад тэгээ суулгачлаа. Тэгээ таксиныхан жолоочийг нь очиод тооцоогийн над руу залгаараа гэж авсан дугаар үлдээсэн. Тэгээ над руу ярих байлгүй дээ. Тамирлаас нэг охин өнөөдөр Монгол Улсын их сургууль дээр одоо хөлн бэртэл гимттэй ч гэсэн. Тэгээд одоо хилтгэлээ тавих явж байна. Тэгэхээр надаа тосолъё гээд такси суулгаа явуулчлаа. Амжилт хүсье тэр охиндоо энэ бичлэгийг үзэж байл. Тэгээ амарлаасаа. Хандаа гээд хөл гарна бэртэлтэй ч гэсэн ингээд бэлтгэл тавих гээд явж байгаа гэдэг бол маш том эр зориг юм шүү. Тэгээд ирээдүйд нь хамгийн сайн сайхныг хүсье.